What's up guys? За наа Бэлгүн гэдэг тэгээд уран бүтээч нэрийн маань Монда гэдгээ тэгээд 2001 онд Улаанбаатар хотод төрж өссөн. Тэгээ рэпер хөтлөгч залуу байна. За би бол ер нь бол багасаа айгу дуулж бүжгэлдэг төрлийн хүүхэд байсан. Тэгээд манай ах багт аюух хажууд дуу хөгжим сонсдог байсан. Нөгөө MTV MV нөгөө дууны суугууд өгдөө шүү дээ. Тэдний аюух явна тэгээд цаанаасаа бүжиглэмээр ингээл дагаал хамаагүй сураад дуулчмаар санагдал. Тэгээл яг хөгжимд ер нь анх гүн орж исэн гэх юм уу. A$AP Rocky, Wiz Khalifa тэгээд Ray Shremmer тэгээд хамтлаг Swiley тэр яг тэр эдийг сонсоод ер нь pop дурлаад тэгээд хамгийн анх үг бичижсэн байхгүй. Нэг ямар ч хамаагүй YouTube дээр ай тавиал тэрэн дээрээ ингээл бэлтгэл хийж эхлэв. Яг тэгэл тэрнээс хойш ерөнхий бэлтгэлээ хийгээл яг өөрийгөө бэлдэж эхэлсэндээ ирээдүйдээ. За миний хувьд гэх юм бол за би ер нь бол за яг энэ coaster ярих юм бол баруун зүүн эрийг ууртай те тэгж ярих юм бол би ер нь бол зүүн зүгийнх East Side те тэгээд би ч унган 10 өдөр хорлохгүй. Ер нь бол би айгүй багасаа хипхоп хүмүүстэй хүүдтэй годамжинд ингээд явсан. Годамжинд те зөвч хүмүүстэй, бурууч хүмүүстэй бас нийлж үзлээ. Харлаа. Тэгээ манай хүүдээс ч гэсэн ер нь 11-ээс гарч ирсэн рэпер хэмэл би л яг үүндээ бол. Би хамгийн анх яаж ирсэн нэг дуу хийгээд Dexter гэдэг нэртэй. За тэгээд тэрийг тухайн үед одоо энэ нөгөө хин Seto гэдэг рэпер гэдэг шүү дээ. Бид нар чинь 10 жил нэг сургууль тахгүй. Тэгээ цаа чи миний тэр дог бичиж өгчээсэн хамгийн анх. Тэгээд тухайн үед чинь гэрэлт худамж шүү хүүхдийн зуугийн. Яг тэр чинь нөгөө юм хаацсан. Яг нөгөө гэрэлт худамж гэдгээрээ тэгээд тэнд ингээд нөгөө айгүй хүмүүс гудамжинд ингээд тэр нөгөө хөгжим тоглоод дуу муу ингээд дуулдаг. Тэгээ би нэг өдөр явж исэн чинь найзтайгаа явж исэн чинь хитэн хүмүүс beatbox хийгээд явж таарахгүй. Тэгээд тэгсэн чинь нэг open mic гэрхгүй юм болоод тэгсэн чинь маа найзууд наа чийш харчаа чи нөгөөрхөө шин дог дуулчаач гээд. Тэгээ би чинь нөгөө найзуудаа л годамжинд л ингээл дуулж өгдөг те ингээ фристайл хийдэг. Тэгээ өөрийгөө гоосаа ингээл сайжруулаад явж байгаа. Тэгсэн чинь нэг өдөр яг өөрийгөө эвдэж болох цаг хугацаанд таарад тэгээ очваа. Очоод ингээд би ингээд өгөлт юм аа. Ганц дуу дуулчих уу? Open mic гэж өө за тэгдэг гээд. Тэгээ би дуусан. Тэгсэн чинь тэр маань тэр хүмүүст таалагдаад айгүй хүмүүс намайг тойрцохсоод ингээд алга малга ташаа. Тэгээ би анх өөрийгөө эвдэж байгаа байхгүй. За ингэж болох юм те. Тэгээд явж агаад тухайд одоо өнөө гэдэг ах нартай би танилцаад тэр үед тэр ах нар бас ингээд нэг юм хөргөн студидтэй тэгээд лаа гэдэг ах байдаг гэсэн тэр ах болохоор одоо продюсер бит мэд хийдэг тэгээд намайг бас ингээд олж сонсоод танилцаад тэгээд хамт дуу хийжсэн миний цомыг хийж өгчээсэн байхгүй тэгээд Semi in the Middle of the Seas гэдэг SoundCloud дээр байдیں۔ Тэгтээ яг би тэгээд жоохон байсан дээрээс нь зөвхөн англиар үгэлдэг байсан. Тэгээд яг тухайд хийгээд өнгөрж ийсэн чинь нэг өдөр над руу Эрдэнэ лейблээс холбогдоод ирээд уулзаач гэд надад санал тавьчихсан байхгүй. Тэгээ би очив. Тэгээ очив чинь тухайд тэр үед яг Саш байсан, Си байсан, Панч байсан. Энэ гурван хүн байсан. Танилцаад уулзаад ерөнхий Эрдэнэ лейблд орохоор болсон байхгүй. Тэгээ явж байгаад анхны миний одоо энэ чинь том лейбл шүү дээ. Тэгээл за окей те. За би энэ чинь нэг юм хийж бүтээх юм байна гэх. Тэгээ биний энэчнээс хийжсэн бас их анхны бас дуунууд нэг бол C Punch 2 дээр Like Me гэдэг байдаг. Тэгээд миний Blue Dream гэдэг байдаг байхгүй. Тэгээд тэр яаж бүгдсэн бэ гингүүд тухайн үед одоо Trishna байгаа шүү дээ те. Trishna бит хоёр хар багын найзууд байхгүй.
бүр усан багаа найз үзье. Маа Тришна чи хөгжим бүжиг сурдаг, амар төгөлдрөөр тоглодог. Тэгэхээр урлаг 5-ястай. Тэгсэн чинь нэг өдөр манай хүн бит хийж эхлээд би бас зэм дэмжиэд хоёлаа дуу хийя. Suicide Boy шиг эсвэл хамтлаг болох уу яах вэ гэж байгаа. Цаа чи надаа Blue Dream гэдэг дууны битийг хийж өгөөд тэгээ Тришна Hidden Level beatmaker-аар орж ирсэн. Тэгээд ерөнхий бит хинчэнээс гараад ерөнхий битэд баг Сашаас бусдын бүгдээрээ гарсан баха. Gang shit, тодлох нора gang shit. Хөгжимдэр хамтаа найхи, танихгүй хүний кайфи, уух юмар чамайг дайли. Тата түнэнэ, хонгор минутэнэ, чамд мэдрүүлээ. За, жанрын хувьд гэх юм бол би ер нь баригддаг юм дөө. Айгу юм чөлөөтэй сэтгэхийг хүсдэг. Тэгээд уусаа яг миний яг хамгийн том шүтдэг хүн маань болохоор A$AP Rocky гэхгүй юу? Тэгвэл тэр хүн хизээч юмд баригдаж юм хийдгүү. Тэгээд яг тэрнээс нь би амар их юм тийм инспайр авдаг. Уус тэр үнээс байнгын инспайр авч амьдрдаг болохоор ер нь жанр хамаарахгүй л доо гэж боддог. Харин доо trap, pop, R&B юу гэдэг юм. Тэгээ бүгдийг л хийж үзсэн ямар тааш тэгээд зарим нь болдгийн, зарим нь болдгоо ч юм уу. Гой дуу бүтггүй байх ч юм уу бас байна л. Тэгтэл хамаарахгүй баригдахгүйгээр яг зөвхөн рэпер биштэй уран бүтээж талаас бас илүү хандаад тэгэл ямар сайндаа ингээд бас рисүүд хийж гэн нэвтрүүлэг хийж гэн тэгэл энэ одоо орчин цагч уус тийм болчих шүү дээ. Тэгэл нэг хүн дан ганцаараа юм хийдгүү одоо рэпрүүд ч юм уу хийж үлдээ кинон тоглоно те кино зохиол бичин ном бичин нэвтрүүлэг хийн подкаст хөтлөн гэл бүгд л яг юм тусдаа 2 3 4 юм хийдэг болчихлоо шүү дээ. Тэгэл би ч гэсэн бас тхийг хүсэж байгаа бас ирээдүйд одоо fashion industry-д гоё хувцсанаар хийн модель хийн гэж бас их бодож явдаг аа. Анхнаасаа л монд байсан дөө. Тэгээд нэрнийхээ утга учирыг болохоор яаж өгсөн бэ гэхээр тохойд миний сонсдог байсан Cousin Steezy Rapper их хот биш. Тэгээд тэр хүний дүүгийн Монда гэдэг байсан бохоггүй юу. Тэгээд тэр бас яг тохойд над чиг надтай чицүү надаас нэг ганц хоёр ах ч билүү. Тэгээ нэг өдөр нас хорцсон. Тэгээд би юу гэж бодож тэр нэрийг авсан бэ гэхээр хоёуланг нас ойролцоо. Зөв би өөрөө өөртөө тэгж бодож байгаа шүү дээ. Нас ойролцоо юм байна. Мөрөөдөл ижлэх юм байна. Тэнгүүд надаа рэпер нэр олдохгүй байсан болохоор би нэрийг чинь зээлдэд авчаа. Тэгээд би тэр нэрийг чинь хоёлаа тэнгүүд оргил төрөнгүүд чиний мөрөөдөлж бэлэн, миний мөрөөдөлж бэлэн. Тэгт хоёлаа нэг нэрээр гэж бодоод зүгээр нэрийг зээлдэж авсан байна. Тэгээд яг тэр чигээд тэр өдрөөс тэр чигээрээ Монда гэдэг болоод одоо баг миний хүмүүс жинхэнэ нэрийг ч мэдэхгүй тэгээд Монда л гэж баг манай гэрийнхэн ч намайг тэгж боддог. За уран бүтээлийг бол ер нь бол цаг гарвал боломж гарвал хийдэг. Тэгээд ер нь бол нэг цаг хамаарахгүй өглөө бол биш л те. Яг мэдээж хоногоор ч юм уу ажиллах үе байдаг. Тэгтээ тэгэл боломж л гарвал цаг нар хамаарахгүйгээр тохоо үед надад тэгэл нэг юм мэдрэмж төрдөг юм аа. Зүгээр уран бүтээлч хүнд. Окей за яг энэ үед нэг тэ аяа олдог ч юм уу эсвэл аяа хийлгдэг ч юм уу тэгээд дээр нь үгээ бичээд тэг боломж гарвал тэр өдрөө шууд студ ороод тэг бүр үнэхээр чаддаг ингээл бүр чадчихвал тэр өдрөө клип ч юм уу маргааш ч юм уу айл болох хурдан байхыг бас хүсдэг. Яагаад гэвэл тэр нөгөө одоо төрж байгаа мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжээ тэр яг юугаа эрч хүчээ алдахыг хүсэхгүй шүү дээ. Тийм болохоор яг шууд л ер нь дор нэгээл явах хэрэгтэй. За миний эдрийг бол яг нь ерөнхий мэдээж зардал гарахын хувьд бол гарахгүй юм гэж бас байхгүй. Хүний хөдөлмөрийг үнэлэх, хүндэтгэх хэрэгтэй. Тэгтээ миний ард зогсдог бат зогсдог нэг хэдэн хүмүүс байна. Тэ одоо манай Ятан гангийнхан байна. Маруки ах байна. Тэ манай Эрк ах байна. Пойс байна. DJ Баярах маань байна. За одоо маа сайхна гээд маа видеомейкер найз маань байна. Маа Булгари байна. Тэ ер нь миний ард зогсдог хүмүүс тийм бас нэг тэ бас найз нөхдөд байна тэ. Ах トゥ өнөр байна. Миний ардыг бат зогсдог. Тэгээ намайг ер нь аюу их тусал дэмждэг. Тэгээ бас бүгдэнд нь бас баярлж авдаг шүү. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү. Тэгээ цаашдаа бас хамт ирээдүйд
Lana Тэг би ч одоо ээж мэдэх ойлгох амьдрдаг. Тэгээд аав үс юм чи. Одоо эр хүн байх тал дээр мэдхгүй штэ. Одоо аав байхгүй болохоор зааж өгөөгүй. Тэнгүүд яг манай хамаатны даваад игээд ах. Айгүй их надтай багаас нь хамтд өгсөн. Тэгээд Батболд яхад өгсөн. Тэгээд тэр хоёр хүн намайг ер нь шинэ хүмүүжлтэй эр хүн болгоход ер нь нөлөөсөн баг. Тэгтээ миний амьдрал таарсан ер нь бүх хүн л зүгээр учирсан зүрсэн таарсан минь зүгээр л мэдлсэн ч юм уу ер нь бүхэн л надад нөлөөсөн баг гэж би боддог. Тэгээ одоогийн бас маанда би болоход бас одоо энэ байгаан ах нар маань тий манай аяатгийнхан маань миний ойр дотны найзууд маань намайг дэмждэг хүмүүс маань хайрладаг хүмүүс маань гэрийнх маань их нөлөөсөн. Тэгээд яг одоогийн би ер нь би болсон бахаа л гэж Сонголт минь зөв байсан ч буруу чамаас бос бис дон хороо ойлгохыг хичээсэн жалгаагүй би хайрдаг гэж хэлэхдээ тоглоогүй би ойлгоогүй чи чамаас босын намайг осын чамайг осын ингээд дууссан yeah Hey what's up guys за бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За Skull Lounge Bar-аас маань Yota House-ийн маань цоо шинэхэн дугаар болох мөн season 1-ийн маань хаалтын дугаар special дугаар маань ийх эхэлж байна. За тэгээ өнөөдрийн маань хүндэт зочноор татар хамтлаг хүрэлцэн ирсэн байна. За энэ сайн. Тэгж би өөрийгөө хөтлөж хийнгээ бодож байгаа юм чинь. Тэгсэн чинь тэгээ суудсан те. Амар мондог хүмүүс ороод ирцэн. Тэгэл ингээд асуулт асуугаад тэгээд ингээд хариулж чадахгүй үед нь те ингээд шотыг хунгалж өгөөд байж нэг ч амин нэр төр ирэх байхгүй. Барийн хүн тэгж бас ийм контент хийж чадахгүй шүү дээ. Чин тэгээд бас нөгөө тохироонд бүрдээ цаг хугацаанд болоод би зөв хүмүүстэйгээд уулзаад танилцаад нөхрлөөд ахту болоод тэгээд энэ зүйл бүтэж байгаа болонгууд чин өөс багаар өөрийнхөө скиллийг сайжруулад илүү боловсон те илүү юм entertainment хүн болж эхлээд илүү юм найрсаг илүү за окей би ингэж авах хэрэгтэй мэн би хүмүүстэй ингэж харилцах хэрэгтэй байна. Ингэх хэрэгтэй байна гэдгийг сурч авсан. Тэгээд цааш та ч гэсэн нэвтрүүлгээ бас улам гоё ойлгоноо. Тэгээд хүмүүсийг бас үздэг, дэмждэгт нь бас баярлдаг шүү. Яг сонин штэ. Хүн моолн, сайлн те хар илам, цагаан илам гэдэг чил одоо тэр штэ. Тэгэнгүүт яг анх жоохон эмзэглээд идэг гэсэн. Жоохон хүнээс муу үг сонсч чадахгүй. Тэнд нь эмзэглээд гомдоо тэнэрхчдэг ч юм уу жоохон өөртөө итгэлгүй болчдөг. За тэнгүүд хүн сайлаа дэмжээд ирэнгүүт нь хит жоохон ичдэг те. Тэнгүүд одоо л тоогоосоо. Одоо л бүр наалтаа байсан гэдэг шиг одоо тэгэл хүлээж авдаг болж юм чи угаасаа уран бүтээлч хүнд энэ байтугай юм ер нь одоо тэгэл энэс их юм цаашдаа ч гэсэн ирэх хөлөгдөө гэж тэгэл бодогдож байгаа. Эргэн тойрны хүмүүсийг бас харж байгаа. Хэрвээ хүмүүс чамайг муулаад эсвэл сайлж байна л гэвэл чи муудлаараа сайн талаараач хүнд хүрж ийна гэдэг чинь чи хүн танигж байна л гэсэн үг юм байл гэж би бодсон шүү дээ. Тэгээд үзэн ядагчдаа болон дэмждэг хүмүүстээ баярлалаа. Та нар байгаа болохоор хүмүүс амжилтанд хүрдэг баг шүү. Би ч гэсэн. Одоо амьдралаа бол дуулах хувьд дуулдаг. Гэхдээ бас бүгдийг бас дэлгэцдэггүй. Тийм бас тусдаа байх хэрэгтэй гэж боддог. Яг нь үний өмнөрөө тэгээд дуулах юм аа дуулчихна. Тэгэж амар бүр флекс рейт ч юм уу ингээд байдгүй. Дуулах юм аа дуулдаг. Тэгээд ерөнхий бас давхар ийм зохиож дуулдаг гэх юм уу. Одоо нэг дөр бүтээгээд ч юм уу дуугаа хийхдээ нэг хүн бүтээгээд нэг дөр бүтээгээд мэдээж тэр дуу ямар нэгэн хүний амьдралтай таарах ч юм уу тийм бас үе байна. Ингээл зүгээр репрод хүмүүсийн дуу муу ингээл сонсоход миний амьдралтай амар ойрхон юм шиг те санагддаг. Ингээл зарим нэгэн юм эмо дуу эсвэл ингээл хайрын дуу, trap дуу, pop дуунууд ингээл зарим нэг лайнууд нь мөртүүд нь яг миний амьдралын нэг хэсгийг ингээд бичээд дуулсан юм шиг те яг тэгж ойр санагддаг байхгүй. Тэрнтэй ижилхэн зүгээр юм дүр ч юм уу бүтээгээд эсвэл цохион шиг юм гаргаад
дөрөв мөрөөрөө өөр байдаг ч юм уу ингэж дуулна. Эсвэл зүгээр яг амьдралтай ойрхон яг одоогийн миний амьдрал юу тохиолдож байна, одоогийн нийгэмд юу тохиолдож байна гэдэг ч юм уу тэ ямар нэгэн тийм дуулна. Хөгжиж байна. Монголын хип хоп амар хөгжиж байгаа бүр. Ялангуяа Аз та тэ чинь мундаг болж штэ одоо. Ер нь би хувьдаа тэгж боддог Монголын хип хоп мундаг хийх юм хийж байгаа. Хүмүүст гой хөгжим сонсгож чадчих байгаа. Яг зарим хүмүүс жоохон сонсогчд маань жоохон хоцрогдсон юм шиг санагддаг. Хоцорч сонсоод идэг юм шиг. Яг одоо ингээл шин хөгжмүүд гарангууд зарим нэг нь ойлгодог ч юм уу те. Бүр амар гой дуу хүнд хөрөхгүй байжсэн аа. Зүгээр байдаг л нэг commercial дуу хүнд хөрчдөг ч юм уу те. Яг тэгээ явж байгаа. Тэгтээ бицэнгуу хүмүүс одоо нөгөө уран бүтээлчд амар дэмждэг болж штэ. Бүгд хувьдаа тоглолтууд хийж гэн те, контентууд хийж гэн. Тэр болгоны дэмжиж гэн үү, дэмжиж гэн, спонсорууд орж ирж гэн үү, орж ирж гэн. За хуучин бол одоо чинь энэ сошиал платформудад ашиглаж мэддэггүй байлаа ш. Тэрөнхий ганц нэг л мэддэг. Тэгмүүд одоо сошиал платформыг бүх уран бүтээлчд маань ашигладаг болж гин. Тэрийгээ дагаад одоо хүмүүс маань те уран бүтээлчдэд дэмждэг платформыг ашигладаг, сонсдог, худалдаж авдаг болчихжээ. Тэгээд ирэнгүүд чинь тэгэл харагдаж байгаа юм чинь. Зогсож байгаа юм байна. Ховсож байгаа юм байна. Монгол жилтгүү дэлхийд хип хоп хөгжим нөрнөлх хөгжим ховсож байгаа юм байна. Аз дэлхий рүү Америк руу ороод ирлээ тий. Амар Аз тэгээд солонгос K-pop, K-pop хүртэл ингээл рэпрүүдтэй дуудаг болчлоо. Монголчууд маань ч гэсэн Азийн уран бүтээлчүүдтэй дуудаг болчлоо. Шигээ өөр Монгол юу гэдэг ингээл яг юм тархаж байгаа байхгүй юу? Нэгэндээ нөгөө өв соёлоо хуваалцаад тий. Зөвхөн одоо юу гэдэг чи уран бүтээлчд ингээл орондоо байгаад ахгүй шүү дээ. Цаашаа таны мэдхийг хүснэ. Бусад орны уран бүтээлчд ямар байд юм бэ? Соёл нь ямар байд юм бэ? Мэдхийг хүснэ. За намайг нэг 40 хүрэхтэй 20 жилийн дараа гэхэд бол Монгол бол комон алах хаа гэж би бодож байгаа. За сүүлийн үед гэх юм бол за яг ажиллаж байгаа хүмүүс гэх юм бол за мэдээж Bulgarian Homie байна, Poison байна. За тэгээ Lil Monkey байна, Mag God байна. Тэр нь эдгээр продюсеруудтай ер нь сүүлийн үед ажилласан. Тэгээд цаашдаа ч гэсэн ер нь л ажиллана. За би нэг санаа гаргалаа гэж бодонгууд тэн дээр чинь бас продюсер маань баяжуулна, өөрийнхөө санааг хэлнэ. Тэр нь бас надад таалагдсан те. Тэнгүүд энэ хоёр хүний хамтрал чинь бас хамтын юм хийнэ гэдэг чинь өөр амар гоё юм үсэж штэ те. Угаасаа тэгэл ер нь зүгээр юм дуу хөгжмөөр ч гэлтгөө ямар нэгэн ажил төрөл юу ч хийдэг хамаагүй ингээл нэг хүн ажилласнаас хоёр хүн ажиллах илүү үр бүтээлтэй байдаг шиг л ер нь тэгж л санагддаг да. Тэгээд бас манай Монголын маань продюсерүүд бүгд мундаг, бүгд хичээж явж байгаа рэпрүүд ч гэсэн тэгээд илүү их уран бүтээл гаргаасай. Match with my jeans, clean like kids on my feet. Then I do my Billie Jean, smoky rolling Mary Jane. They always do the same, say my name on the stage. Make money by my way, I always do it again. Young man, the motherfucker, jiggle pretty boy. That's on the start, I bitch book and it's like she wanna, he wanna, we want the money. I don't rap about money, I don't trap about money. Bagasa, ogasa, do jum dorsa. Bad boy rap, jump it, or the sing it to go back with how much that's meant I saw.